Хоригдох сургуулийн хүндэт эцэгчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ховд аймагт хөл хороо тогтоож гисэн байгаа энэ цаг хугацаанд хоригдох сургуулийн хамт олон гэдэг сургалтынхаа үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад зорин ажиллаж байна. Ингээд бид хүн онлайн хичээлийг эхлүүлсэн байгаа. Онлайн хичээл эхлэлтэндээ холбогдуулаад 6-аас 12 дугаар ангийн 635 сурагчдын дунд дараах судалгааг явуулж үзлээ. За нэгдүгээрт нь хүүхдүүдийн маань онлайн хичээлтэй холбогдох боломжийг судалж үзсэн. Нийт дунд ангийн 434 сурагчдаас онлайн хичээлдээ бүрэн хамрагдах боломжтой 381 сурагч, хамрагдах боломжгүй 53 сурагч байна. Нийт сурагчдын 88% нь хичээлдээ бүрэн хамрагдах боломжтой гэсэн хариултыг өгчээ. За нийт ахлах ангийн 201 сурагчдаас онлайн хичээлдээ бүрэн хамрагдах боломжтой 193, боломжгүй 8 сурагч байна. Нийт сурагчдын 96% нь хичээлдээ бүрэн хамрагдах боломжтой байна. Онлайн хичээлдээ суралцахдаа ямар төхөөрөмжийг илүү ашиглаж байна гэдгээр судалгаа явуулж үзсэн. За дунд ангийн нийт сурагчдын 83% нь, ахлах ангийн нийт сурагчдын 77% нь хуалаг утсыг ашигладаг байна. За үлдсэн сурагчид маань суурин компьютер, ноутбук, таблет, за мөн аав ээжийнхээ ах эгчийнхээ гар утсыг ашиглаж онлайн хичээлдээ оролцдог гэсэн хариултыг өгчээ. Онлайн хичээлдээ орох боломжгүй сурагчид маань ямар хүүхдүүд байгааг судлаж үзсэн. За нийт дунд ангийн онлайн хичээлд оролцох боломжгүй 53 сурагч байна. Үүний 70% нь 37 сурагч мөрийн байдлаар хөдөө хөдөлгөөн явсан сүлжээгүй газар байгаа учраас холбогдох боломжгүй байна. Үлдсэн 30% байгаа сурагчид бол за утсан дээр зүүн суудаггүй, утсан төр хугацаанд эвдэрсэн, утасгүй болон ямар нэгэн төхөөрөмж гэртэн байхгүй, өдөр болгон дата худалдаж авах боломжгүй гэсэн шалтгаанаар өнөөдөр 30% нь онлайн хичээлд хамрагдах боломжгүй байна. Мөн ахлах ангийн онлайн хичээлд холбогдох боломжгүй байгаа сурагчдын 75% буюу 6 сурагчнууд өдөр явуулсан сүлжээгүй газар байна. 25% нь өдөр болгон дата худалдаж авах боломжгүй учраас зарим хичээлдээ тасалж ордоо гэсэн хариултыг өгчээ. За хүүхдүүд маань интернетийн их үүсвэрийг хаанаас авч онлайн хичээлтэй холбогддог вэ гэдгийг судалж үзсэн. За дунд ангийн хүүхдүүдийн маань 46% нь гэртээ Univision-тэй, 31% дата худалдаж авдаг, 21% нь интернеттэй, 2% нь бусад төрлийн их үүсвэрийг ашиглаж байна. Нийт сурагчдын 124 сурагч маань өнөөдөр дата худалдаж авч онлайн хичээлдээ ордог байх нь. За ахлах ангийн 201 сурагчдын 40% нь гэртээ Univision-тэй, 35% нь дата худалдаж авдаг, 23% нь гэр интернеттэй, үлдсэн 2% нь бусад төрлийн урамжаас их усраа авдаг байх нэ. Ингээд нийт 201 сурагчдаас 72 сурагч нь дата худалдаж авах онлайн хичээлдээ ордог байна. Ингээд бид бүхэн судалгаагаа дүгнэж үзэхэд дунд ахлах ангийн нийт сурагчдын 98% нь онлайн хичээлдээ бүрэн хамрагдах боломжтой гэсэн энэхүү судалгаа гарсан. За эндээс бид бүхэн онлайн хичээлийг бол явуулах боломжтой юм байна гэж харж байгаа. За онлайн хичээлийг явуулах цахим хичээлийн үр дүн хинээс илүү хамааралтай байх вэ? Энэ дээр эцэг эхчүүд та бүхний маань үүрэг оролцоо хамгийн чухал байгаа. Ийм учраас би та бүхэндээ дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. За нэгдүгээр хүүхдийнхээ онлайн хичээлийн хуваарьтай маш сайхан танилцах хэрэгтэй байна. Хэдэн өдрийн хэдэн цагаас миний хүүхд ямар хичээлээр хэдэн цагийн хугацаатай орж байгаа вэ гэдгийг та бүхэн мэдэж энэ дээр хяналт хийгээрэй. За хүүхдээ хичээлд нь хоцроохгүй оруулах тал дээр анхаараарай. Гар утсаа дамжуулах, хэн нэгний компьютерийг асаах зэргээр хүүхдүүд маань хичээлдээ хоцорч орох тохиолдол гарч байгаа. За хичээлд суух орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хэн нэгэн саад болохгүй, чимээгүй аль болох хүүхд маань тухтаа сууж хичээлд орох боломжтой тэр орчныг та бүхэн маань бүрдүүлж өгөөрэй. Хичээлийн хэрэглэгдэхүүнийг сайн бэлтгэж өгөх хэрэгтэй байна. Хичээлийн хэрэглэгдэхүүн гэхээр өнөөдөр гар утас компьютерийг бэлдээд өгсөн бол бусад нь болоо гэж битгий бодоорой. Хичээл болгон дээр судалгын болгон дээр онцлогоос нь хамаарат өөрийн хэрэглэгдэхүүн ашигладаг та бүхэн хичээлийн хэрэглэгдэхүүн дээр нь анхаараарай. Онлайн хичээлтэй холбогдох төхөөрөмжийг нь урьдчилан сайтар бэлтгэж өгөх хэрэгтэй байна. Учир нь гар утас, ноутбук, суурин компьютер, таблет зэрэг нь хүүхдэд байхгүйгээс болж онлайн хичээлтэй холбогдох боломжгүй хичээл нь тасрах ийм нөхцөл байдал үүсэж байна. Мэдээж онлайн хичээлдээ тоног төхөөрөмж
болсны дараа хамгийн чухал зүйл бол интернет холбогдох нь хамгийн чухал. За интернетийнхаа их үүсвэрийг эцэгчүүд та бүхэндээ бүрдүүлж өгөөрэй. За эцэгчүүдийн маань онлайн хичээлдээ одоо үр дүн гаргахад эцэгчүүдийн маань үүрэг оролцох хамгийн чухал. Үүн дээр бол гэрийн даалгавар хийх, хичээлээ давталт нь нэг дэмжлэг чухал байгаа. За мөн сургуулийн захиргаанаас эцэг эхчүүдэд хандаг хүргэж байгаа мэдээллүүдийг ач холбогдол өгч танилцсан хэрэгжүүлдэг байгаарай. Ингээд онлайн хичээлийн үр дүн та биднээс шууд хамгаалалттай тул та бүхэн бидэнтэй үргэлж хамтран ажиллаарай. Ингээд бид бүхэн хайртай шамдрынхаа төлөө хичээх болно. Та хайртай үрсийнхээ төлөө хичээгээрэй. Ингээд хамтдаа энэ бүл хороотой байгаа энэ цаг хугацааг аван туулаад хоцрогдлого хүүхдээ сургахын төлөө хичээцгээе. Хүүхдүүдийн маань сурах их үйлсэд хязгаар гэж буугаагээ баярлалаа та бүхэн.